Сайн байна уу? Бидний саналыг хүлээн авч ярилцлаганд минь орж байгаад баярлалаа. Намайг Чимгээ гэдэг. Би Улаанбаатар хотод ээж хүүгийн хамт амьдардаг. Та урд нь сүрээр өвдөжсэн үү? Өвдөжсэн. Би 2004 онд сүрээр өвдөж эхэлсэн. Миний бие хөлрөөд би ханиалгаад тэгээ хараа дүүргийнхээ эмнэлэгт сүрийн диспансерын эмч дээр очиод цэрний шинжилгээ намайг өгөө, та шинжилгээ өгöd. Ингээ өгсөн. Тэгээд таны шинжилгээ эрэг гарсан. Тэгээд та одоо ийм уунаа, эмчилгээнд хамрагданаа. 6 сарын турш ийм уун гэж эмч маань зөвлөж хэлж өгсөн. Олон эмчрээс сүрээгээр өвдсөн бэ өөрөө? 20 онд. За тэгэхээр өөрт нь яг ямар зөвөр илэрчсэн тухайд ханиалгасан, халуурсан, хөлөрсөн. Би ресторанд галтгоонд ажилладаг байсан. Дахиад шараад өдөржингөө хийн шүн зогсдог, урт хугацаагаар ажилладаг шөний ээлжинд гардаг байсан. Нойр их муу ядарсаас болоод тахлаа минь суларч сүрээр дахин өвдсөн байх гэж бодож байна. Эмч намайг олон эмийн тэсвэртэй сүрээгээр өвдсөн байна гэд өсөдөд хэвтэж эмчлүүлгэсэ. эмнэлэгт хэдэн сар хэвцсэн бэ? Би 4 сар гар хөвцсөн байг. 5 сар төгсөн. Тэгээ өдөрт яг хэдэн ширхэг юм уужсан бэ? Өдөрт 11 ширхэг юм төгсөн. Би 4 сарын турш тариа илгэсэн. 10 сарын турш би 5 төрлийн юм уусан. 2520 ширхэг юм уусан. За танд ямар гаж нөлөө илэрчлээ? Миний толгой эргэх, бөөлсдөх, зүрх дисж өвдөх, дотор муу харах, үе мөч янгинж өвдөх, арьс захтансан хуурашаад. За тэгэхээр гаж нөлөөний юм ууж ирсэн үү? Гаж нөлөөний муусан. Сүрээ агаарын замаар хүнээс хүнд амжиж халдварладаг. Ер нь танаа гэр бүлийнхэн сүрээгээр өвдсөн үү? Манай гэр бүлийнхэн сүрээгээр өвдөг байхад би айгүйх баярлаа. Одоо ингээд сүрээгийн эмчилгээ хийлгээд ингээд ажилгүй болчлаа шүү дээ. Тэгээ ер нь санхүүгийн асуудлыг яаж шийдэж ирсэн бэ? Ээж маань л миний ээж, миний хүү хоёр их дэмждэг. Одоо энэ 20 онд би группт орсон. Олон эмийн тасалтай группт орсон. Тэгээд сар бүр 232 мянган төгрөг би халамжаас авдаг. За тэгэд ер нь энэ группийн мөнгө нь амьдрал ахуйд нь хүрэлцдэг үү? Би группийнхаа мөнгийг би одоо гаж нөлөөнийхөө эмэнд зарцуулдаг. Танд ер нь хоол хүнсний тийм хомсдол энэ төр гарч ирсэн үү? Эмчилгээний явцад Гарч ирсэн. найс нөхдөдөө сүрээгээр өвдсөн хэлсэн үү? Үгүй хэлээгүй. Яагаад найс нөхдөдөө нөө сүрээгээр өвдөд эмнэлэгт хэвтэж байгаа гэж хэлээгүй вэ? Яагаад гэвэл би санаа зовсон да. Ялгуурлан гадуурхна гэд би найз нөхдөд хэлээгүй маа. Ер нь та ингээд мэдрэх сүрээгээр өвдсөн. Тэгээд дараа нь олон эмчтэй сүрээгээр өвдлөө шүү дээ. Тэгээд эмч олон эмчтэй сүрээгээр өвдсөн байна гэж хэлэхэд танд ер нь яг ямар сэтгэл төрж байсан бэ? Нэг санаа зовоогүй би урд нь идэгжсэн 6 сарын турш би урд нь уугаад идэгсэн юм чинь яагаад идэгж болдгүй ингээд би өөрийнхөө төлөө тэмцсэн. За. Ошоо сонсоод айх гайхах сэтгэл төрсөн үгүй төрөг идэгдэг л өвчин юм чинь ямар ч гэсэн би энэ өвчнөөс сална идэгнэ гэж би тэрэндээ хүрсэн. Би 4 сарын турш би юм ухтаа би аюух гаж нөлөө өгöd миний сэтгэл санаа аюух тавгуудаж аюух уйлдаг аюул цухалдуу тийм байсан. Тэгээд сүүлдээ эмч нар маань намайг идэгнэ имэйл сан имэйл битээ таст наа чи идэгдэг өвчин гэдэг эмч нар маань надад тийм совлогч нар маань надад айгүйх зөвлөгөө өгдөг гэсэн. Тэрний ачаар би өнөөдөр ирүүл байна. Битмээсээ сайн уугаад дараа тархлагаа тэгээд дэмжээрэй миний стаг ойлцсон байна. Лийн зургийг хараадахыг нөө уушигны зүг мөн ерөнтгөөний зураг хараад. Та эмээ ухаан мартахгүй тулд ер нь яг яадаг гэсэн бэ? Би уун би идэгнэ ямар ч гэсэн энэ өвчнийг би даван туулна гэж л хоолоо идлээд тэгээд эмээ уу.
Тэгэхээр ерөөсөө мартдаггүй байсан байна тийм. Эхэндээ гач нүл айгүй хөгдөг байсан юм маань. Сүүлдээ гач нүлөөхөө болсон. Миний гэр бүлийн ээж хүү хоёр айгүйх дэмждэг, миний эмэгтэй дүү гэр бүлийнхэн намайг айгүйх дэмждэг. Идэгнээ, имэйл сайн тууштай тэгжиж идэгнээ. Ямар ч гэсэн идэгдэг өвчин гэж л. Манай гэр бүлийнхэн намайг айгүйх дэмждэг байсан. Тэг манай эмэгтэй дүү чинь бас олон хүүхдтэй мөртлөөс надад бас 20-30 заасч байсан. Яли имээ нэг эсэлээ тэдийг ч гэсэн аваад уучих. Одоо хэд эм чин дуусч юм яаж нээж нэл. Данс ч юм байна уу, данс руу чи ичих байна. Яах хийх гэл. Манай хүрэн тэр хоёр ч мэддэг байхгүй намайг эмнэлэг твчих. Тэд нар маань айгүйх дэмждэг байсан шүү. Гэр бүлийн минь дэмжлэг айгүйх чухал. Тийг би айгүйх ойлгосон. Заримдаа нөгөө нэсэлийн мөнгө төрөв боломж нь байхгүй. Тэгэл нүүрс төлөм үлээ гэл. Тэгэл нөгөө ирмэг хэмжиж өөр хин болвол өөрийнхөө мөнгийг өөртөө зарцуулаад та группийн мөнгийг өөртөө зарцуулаад имээ уул гэдэг. Өсөөтэй хэмжиж бүгдэнд нь таньдаа ч гэсэн баярлаж байгаа шүү дээ. Хэвээ идэгдэг өвчин миний ээж амар дэмждэг гэсэн. Би ямсанд очиж ийм өвчтөд садагтай огт. Тэгэл ээж мэддэг. Идэгдэг минь өгт. Бүүлж л ус биш. Стөл олон юм тасалж амар юм бэл. Гэтэ ямар ч байсан хүн дэмжлэгээ дэмжлэг авсан тий. Давсан би давна би идэгнэ гэд. Одоо би өгшөө гоё болно гэж. Би хэмжтэй хэлсэн ирмэг хэмжтэй. Би хэмжтэй хэлсэн чинь намайг таас мундаг агшуул гэсэн. Маргааш өглөө та юу яагаад намайг яг тэдэн цагт байж байгаагаар юм би яг пэждэг байхгүй. Тэгэл манай суулж мөглөгч чинь авъяст мундаг идэгдэл өвчин ямар хоор давдрам авдрах шиг гэдэг. Кэнэс нэг дутлаа ярьж байгаа чи. Утсноо хэлэхгүй юу? Хэлэхгүй. Миний яах ингэс ямар гэр бүлийн харил доторл гэдэг. Тэгээ гэр бүлийнхаа хүрээнд л мэдээд найз нөхдийн хүрээндээ бол хэлээгүй мэн тий. Сүрэн хамсгалын замаар хүнээс хүнд дамжиж байгаа юм чинь бас хэмж өвдөх боломжтой. Гол нь эмчилгээгээ сайн. Энэ тастал наач эмчилгээ тастал гээл явах юм бол өнгөрөө. Тэгэхээр ер нь хинт их гой талархлаа илэрхийлмээр байна. Би одоо 10 сарын турш эмчилгээ хийлгээд эмч нартаа гэр бүлийнхэндээ бүгдэнд нь талархаж байна. Хэлж барахгүй баярлаад догтлоод эдгэрсэндээ л баярлж байна. Миний ээж хэлдэг хөсөд эмчнэр мундаг шүү, мундаг. Танаа дүүргийн ер нь эмчнэрч мундаг. Би энэ хүнд өвчнийг дуусныхаа эмчилгэснийхаа дараа эмчилгээ дууснаад би эрүүл мэнд чухал гэж л бодсон. Тэгэхээр өвчнийхөө түүхийг ингээд бид нартай хуваалцаж бусдад гочин сэтгэлийн зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Хүн бүр юм ажил амралтаа зохицуулж дархлаагаа сайн дэмжиж урдчлан сэргийлэх үзлэгт орж эрүүл мэндэ хянж байгаарай. Сүрээгийн ян нь хүнээс хүнд агаарын замаар дамжин халдварладаг тул сүрээ өвчнөр хинч өвдөх боломжтой. Хэрвээ танд 14 хоногоос дээш хугацаагаар ханиалгах, цусдаа зэр гарах, ядарч суйлдах, турж эцэх, шүүн хөлрөх гэх мэт шинж тэмдэг илэрх юм бол хариа дүүргийнхээ сүрээгийн диспансерт хандна. Та сүрээгийн эмийг эмчийн заавраар өдөр бүр тогтсон хугацаанд дууснаар эдгэрнэ.